Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаараараа нарциссик хүн яагаад бий болдог талаар ярина. За нарциссик хүн маань одоо ерөнхийдөө хоёр үндсэн шинжилгаанаар бий болдог. Нэгт нь удамшлын, хоёрт нь олдмол буюу одоо амьдарч байгаа нийгэм орчноосоо болж одоо нарциссик хүн бий болдог байна. За нарциссик зан чанар нь одоо хүүхдийн одоо эдэр наснаас ингэж одоо харагдаж эхэлдэг. За уг хүнийг одоо нарциссик байна уу үгүй юу гэдгийг нь бол одоо тухайн хүний одоо гаргаж байгаа зан чанар нь нийгэмд хэрхэн нийцэж байгаагаас шалтгаалаад мөн одоо тухайн хүний одоо сөрөг зан чанараа одоо уг хүн маань хэрхэн хэвийн болгож байгаа одоо бусдаа харьцуулсан дээрээс үндэслэж энэ хүн нарциссик зан чанартай байна уу гэдгийг одоо тодорхойлж үздэг. За ер нь бол 21 нас гэхэд бол нарциссик зан чанартай хүмүүс ингээ бүрэлдсэн байдаг. Тэгэхдээ энэ хүнд бол одоо ингээд 21-с 25 нас хүртэл ингээд энэ хүн өөрийгөө засах ингээд нэг 3-аас 4 жилийн зай байдаг байхгүй юу? Энэ зайндаа одоо энэ хүн одоо хэрвээ өөрийгөө би засъя, хүмүүжүүлье, эсвэл гэрийнхнаас нь за энэ хүүхдээ би хүмүүжил зөв болгоё гэж бодоод ингээд мэргэжлийн сэтгэл зүйчэд ингээд хандаад терапинд явуулбал одоо энэ хүн засрах боломж их байдаг. Яагаад гэвэл одоо 25 нас хүрээд хүний одоо frontal lobe гэж ярьдаг одоо дахны урт хэсэг нь одоо бүрэлдэж төгс байдалд ордог байхгүй юу. Тэгээд энэ 25 наснаас нь өмнө одоо энэ хүүхдийгээ одоо зан чанар нь асуудалтай юм нарциссик зан чанар гаргаж байгаа хүүхдээ ингээд одоо сэтгэл зүйчэд явуулж эмчилснээр одоо энэ хүүхд маань одоо цаашдаа өөрийгөө одоо нарциссик дисордертэй болгохгүй тийм бас арга байгаа. За духны урт хэсэг болох тэр frontal lobe маань одоо ямар үүрэг зорилготой вэ гэхээр энэ нь одоо уг хүн маань өөрийнхөө сэтгэл зүйн хөдөлгөөнийг нэг одоо тогтвортой байлгах тийм эсвэл өөрийнхөө одоо үзэл бодлоо одоо зэгцлэх тийм үүрэгтэй тийм тухны хэсэг байгаа аахгүй юу. За энийг одоо 25 нас гэхээс өмнө ингээд зэгцлээд авал энэ хүүхэд маань одоо нарциссик дисордертэй болохоос ингээд урьдчилан сэргийлж байна. Тийм болохоор эцэг эхчүүд хэлэхэд одоо хүүхдийнхээ эдэр насан дээр хүүхдийн зан аашин анзаарах хэрэгтэй. Тэгээд хэрвээ нарциссик зан чанар гаргаад байвал энэ хүүхдийг даруйхан одоо сэтгэл зүйд хандуулж одоо өөрийгөө сэтгэл зүгээ одоо хэрхэн хэвийн байдалд оруулах талаар заалгах. За өөрийнхөө сэтгэл зүг хэрхэн хуваалцах аргыг. За бусдын сэтгэл зүг болон одоо сэтгэл өөрчлөлтийг хэрхэн одоо хүлээж авч түүнд хариу үйлдэл өгөх тийм терапист одоо тийм юунд хамруулах хэрэгтэй. Гэснээр энэ хүүхд бол одоо нарциссик дисордертэй болохоос урьдчилан сэргийлнэ. За ингээд 15 шалтгаанаас болоод хүүхдүүд маань ингээд нарциссик болдог байна. За нэгдүгээр шалтгаан. Энэ одоо хүүхэд насны траума. Судалгаагаар одоо хүүхэд наснда олсон одоо сэтгэл зүйн траума нь уг хүнийг одоо нарциссик болгодог байх нь ихэнх шалтгаан болсон байна. За энд нь одоо тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд, за сексийн хувьд дарамт авсан. Бие физиологийн хувьд дарамт авсан. Одоо энэ нь одоо зодуулж нүдүүлдэг байсан. За аль нь ч ээж болно. За мөн одоо багтаа өнчирч оцорсон эцэг эхтэй хаягдсан. Эсвэл одоо багтаа одоо нарциссик эцэг эхийн гар доор өсөж торинсноос болоод. За эдгээр одоо дарамтнуудаас болоод уг хүүхэд маань одоо өөртөө итгэх итгэлгүй мөнхийн айдас түгшүүртэй болж өсдөг. Тэгээд нөгөө өөрийгөө бусдаас хамгаалахын тулд одоо энэ хүүхэд маань яг хэд хэрцгий зан тогшин аранштай одоо бие хүний эгог одоо өвлж авч өөртөө эзэмшдэг. Нөгөөтэйгөр одоо өөрийнхөө сэтгэл зүй дотоод үзэл бодлоо ерөөсө бусдтай хуваалцахаа одоо ингээд бүр болчихсон тэрийг хорьдог болдог байна. Эннээсээ болоод ингээд энэ хүүхэд маань одоо ингээд нарциссик болдог байна. За хоёрдугаар шалтгаан нь бол нарциссик хүн яагаад бий болдог вэ гэхээр эцэг эхийн одоо хит их эрхлүүлсэн хүүхдээ өсгөх эсвэл хит их хүүхдээ одоо хайж голж өсгснөөс болж бий болдог байна. За одоо жишээ нь эцэг их юм уу эмээ өвөө дээр өссөн ч гэсэн байла. Хүүхдээ их инхийлж, эрхлүүлж одоо хүссэн зүйлийн дураар нь авч өгч, тээлгэж одоо хүмүүжүүлснээр одоо vulnerable буюу одоо нөгөө эмзэг төрлийн нарциссик хүнийг бий болгодог байх нэ.
энэ нь одоо голцоо айлын ганц хүүхэд эсвэл одоо ингээд аав ээж нь багтаа хүүхдээ хаяа явчихсан. Тэгээ нөгөө хүүхэд нь эмээ өвгийнхэн гар дээрээ өссөн. Нөгөө эмээ өвөө нь нөгөө хүүхдээ ивэм ингээд эцэг ихтэй хаягдсан гэдэг инхрээлээд бүр хамгийн минь өмнөөр нь хийгээ хамаг хүсн авч өгöd ингээд эртлүүлчихсэн. Ийм байдлаа. За нөгөө талаасаа болохоор нөгөө эцэг их нь хүүхдээ ерөөсө тоодгүй. Тэгэл зүү энэ ерөөсө авч хилддэггүй. Уурлаа, юунаас уурсан, уйллаа, юунаас олж идсэн, гомцсон ерөөсө тэр нь авч хилддэггүй. Үүнээс болоод нөгөө хүүхэд маань өөрийгөө үнэлэмжгүй болж хүмүүждэг. За тэгээд өөрийгөө ямар ч үнэлэмжгүй болоод ирэхээр нөгөө хүүхэд маань өсөж бойрчих тусмаа одоо энэ би өөрийгөө бусдад харьцуулж хараад би одоо инхрүүлүүлэх ёстой, би хайрлуулах ёстой, энийг авч чадаагүй юм чинь би энийг авах ёстой гэж бодоод одоо ингээд нэг хүнтэй гэр бүл болохоро нөгөө хүнээсээ энийг шаардаад ингээд зөвхөн өөрийгөө нэг тавиад би л энэ хайрыг амсах ёстой, би л энэ аж аргалыг аваагүй, энэ л надад өгөх ёстой гэдэг үүднээс их нэртэйгээ мүү, нөхөртэйгээ мүү хамтрагчтай ингээд хандаад нөгөө хүнийгээ ингээд дарамтанд оруулдаг. Тэгээд нөгөө хамтрагчаасаа өөрийг нь мөнхийн одоо ингээд анхаарч асарч тойронж байхыг хүсдэг, өөрийг нь үргэлж магтаж байхыг хүсдэг, өөрийг нь үргэлж урамшуулж байхыг хүсдэг. Тийм одоо тийм стресс, трауманд орсон байд. Тэдний хувьд одоо сайн ч муу ч бусдын анхаарлын төвд л байх нь чухал. Яагаад тэгэхээр нөгөө өөрсдөө бага насандаа эцэг ихтэй гологдсон хаягдсан болохоор ингээд энэ бүр ингээд сэтгэл зүйд нь траума болчихсон. Ингэж одоо бусдаас одоо хайр хаалт гэж өөрийнхөө одоо хаягдсан эмзэг ээгөө дүүргэх гэж одоо энэ төрлийн нарс бий болдог байна. За мөн одоо эцэг их нь одоо эмээ өвөө нь хүүхдээ хит их магтан бахархаж ярьдгаас болоод зарим хүмүүс одоо хүн өөрийгөө шүтсэн те өөрийгөө бусдаас илүүд үзсэн тийм болж хүмүүждэг байна. Бүх юм одоо минийхаар байхдаа яагаад гэвэл би мундаг гэдэгтээ бүр ихсэн өөрийгөө шүтсэн байдаг байх нэ. Мөн одоо энэнээс болоод тэд одоо бусадаас илүү тэтгэлэг хайрыг бий авах гэсэн бодолтой болж төлөвшдөг. За гуравт нь тухайн хүүхэд хүн маань өөрийн одоо үзэл бодолтой хит их итгэснээс болоод одоо явандаа нарциссик хүн болж өсөх магадaltaй байна. За энийг одоо жишээн дээр авч тайлбарлавал илүү их ойлгомжтой байх. За жишээ нь бага насандаа үргэлж үеийнхэндээ ингээд их өрсөлдөж өөрийгөө сордог байсан. Би заавал нэгт нь орох ёстой. Би заавал хамгийн түрүүнийх нь байх ёстой гэсэн тийм үзэл бодолтой бүр итгэцэн. За энээсээ болоод уг хүүхэд маань одоо ийм зан итгэлтэй болоод энэ бүр зан чанар болж төлөвшөөд өөрийгөө удирдахч байх хэрэгтэй. Би удирдахч нь байх ёстой. Бүх юм миний хүснээр, миний удирдлаганд байх ёстой. Би толгойлогч гэсэн тийм токсик хүний одоо үзэл бодлыг өөртөө сулгаж, зан төрхийг өөртөө сулгаж төлөвшүүлдэг байна. За мөн одоо хүүхэд бага насандаа одоо эцэг их асран хүмүүжлэгчээс үргэлж одоо зөвшөөрөл авч бүх юмыг хийдэг байсан хүүхдүүд одоо мөн нарциссик болох шин чанартай байдаг. За тэд одоо үзэл бодлоо хуваалцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хийх гэх мэтээр үргэлж одоо эцэг эхээсээ одоо зөвшөөрөл авдаг байсан улсууд маань одоо өсөн том болоод мөн адилхан одоо бусдын анхаарлыг өөр дээр авч үргэлж тэдний анхаарлын төвд байж одоо бусдаар өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрүүлэх тийм донтой болчихсон байдаг. Одоо миний юмыг л хүлээн зөвшөөр, миний юмыг л зүгээд хэлчих. Бурууч байсан намайг зөвшөөр гэд бүр хамтрагчаасаа ялангуяа энийг их хүсэж хажуудах нь их зовоодаг тийм хүмүүс болж хүмүүждэг байна. За дөрөвдөх нь болохоор та бага насандаа сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, мэдрэмж, үзэл бодлороо одоо эцэг ихтэй зөвшөөрөгдөөг өссөн хүүхдүүд нь одоо нарциссик зан чанартай болдог байх нэ. За жишээ нь хүүхэд ч одоо ингээд сэтгэл санаагаар унтсан үед нь тэрийг огт тоохгүй. За юундаа уйлаад байгаа, эргэтэй юм бийж юундаа уйлдیں۔ Цаашаа аваа гэд. Эсвэл хүүхэд их баяр хөөртэй болсон баяр хөөртэй амжилтаа хуваалцах гэхэд нь эцэг нь яах вэ? Юундаа хөөрөд наа чинь юу ч биш. Цаашаа гэд түлхээд. Үүнээс болоод нэг уг хүүхэд маань өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нууж одоо ойр дотныхон хүмүүстэй одоо энийг хуваалцах тийм чадваргүй болж өсдөг. Үүнээсээ болоод одоо хажууд хүнийхээ сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг одоо мэдрэх түүнийг нь хуваалцах тийм чадваргүй өсдөг байна. За энээс болоод одоо ингээд уг хүн маань насанд хүрэхээр хажууд хайн ижлийнхаа хамтрагчийнхаа одоо зовсон шаналсан үед нь одоо сэтгэл зүйг нь
ойлгож түүнийг одоо хуваалцах эсвэл одоо нөгөө хүнийгээ зовчих үедээ сэтгэл нь нэмтрэх үедээ гэсэн тийм үзэл бодолгүй болж одоо нөгөө хүнийгээ их тийм дарамталж нөгөө хүнийг ерөөсөө сэтгэл зүйн хувьд шархалчлаа гэж олж харж чаддгүй болж хүмүүждэг байх нэ. За 5 дахь шалтгаан нь болохоор бага наснда их одоо дээрлэгдэж байсан хүмүүс маань одоо нарциссик болох шин чанартай. За тэр нь болохоор одоо гэр бүлийнхаа гишүүдээс эсвэл сургууль дээрх одоо үе тэнгийнхэнда дээрлэгдэж байсан хүүхдүүд маань одоо нарциссик хүн болох магадaltaй байдаг. Эдгээр улсууд маань одоо өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсан байдаг учраас одоо ингээд өсөн томрох тусмаа одоо өөрийгөө хамгаалах зорилгоор тэд маань их хүчин харгас үйлдэлтэй одоо болж хувирдаг байна. За 6 дахь нь болохоор эцэг их нь одоо хүүхдүүдтэйгээ ямар ч тийм сэтгэл зүйн холбоотой байгаагүй хүүтэн хөндий одоо өснөөс болоод одоо уг хүүхд маань одоо нарциссик хүн болж өсдөг байна. За жишээ нь одоо эцэг их нь өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хүүхдтэй ерөөсөө хуваалцдаггүй. Гаас болоод нөө хүүхд маань бусдыг инэрх сэтгэлгүй хүүтэн хөндий болж өсдөг. Яагаад гэвэл хүүхдүүд маань одоо эцэг эхээс хажуудах хүнээсээ харж л одоо хүмүүжлэг олж авч байгаа шүү дээ. За үүнээс болоод тэдгээр хүмүүс нь болоод хажуудах хүнийхээ одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийг одоо ойлгохгүй, уншиж чадахгүй. За ер нь ойлгож уншсан ч гэсэндээ тэдэнд нь одоо хариу үйлдэл хийж өгч чадахгүй тийм болждаг байх нэ. За 7-т нь болохоор удамшиж ирдэг. За энэ нь болохоор одоо судалгаагаар бол 40-50% нь одоо удамшлын байдлаар одоо шилжиж ирдэг байх нэ. Одоо эцэг их нь хин нэг юм уу хоёулаа нарциссик зан чанартай нарциссик персонал ордертой бол одоо хүүхдэд нь ингэж удамшиж ирдэг байх нь. За тэдгээр нь одоо жишээ нь одоо эцэг эхнийхэн хин нэг түргэн ууртай, эмзэг сэтгэл зүйтэй бол одоо тэр нь хүүхдэд нь удамшиж ирээд мөн одоо ганц одоо орчин нь нөлөөлж байгаа байхгүй хүмүүжлж байгаа орчин. Одоо эцэг их нь их тийм тогшин ширүүн, за хоорондоо өргөлж зодтолдож, зодоон зохион хийдэг тэг хэрүүл уруултай орчинд өссөн бол одоо уг хүүхэд маань одоо их тийм сэтгэл зүйн хувьд аимхаа, эмзэг, ууртай, уцаартай өсөж одоо тэр чанарыг нь одоо өвлж авдаг. За жишээ нь одоо нарциссик персонал дисордертэй, нарциссик зан чанартай эцэг эхүүд бол одоо өөрсдийнхөө сэтгэл зүйг тогтворжуулах чадваргүй байдаг учраас нөгөө хүүхдийнхээ одоо гаргаж байгаа сэтгэл зүйн дутагдлыг олж харж залруулах нь битгий хэл одоо тэрийг нь улам одоо тэг хүндрүүлж хүн байдалд оруулдаг байх нэ. За тэгвэл яг хуу нарциссик хүнээс гарсан хүүхд болгон бол нарциссик байдгүй. Харин эдгээр хүмүүс нь өсөж том болоод одоо энэ нарциссик энэ хүмүүсийн зан чанарт бүр ингээд донтчихсан байдаг болохоор эхнэр нөхрөө сонгохдоо ийм нарциссик хүнийг бүр олж сонгож суудаг тийм болтлоо ингээд трауманд орсон байдаг. За энэ талаар бол дараагийн дугаард бүр дэлгэрэнгүй ярина. За 8 дугаар шалтгаан яагаад хүн нарциссик болдог болсон бэ гэхээр хувь хүний одоо ертөнцийг үзэх үзэл, соёл, цааш шашин шүтлгээс болж одоо хүмүүс нарциссик хүн бий болдог. За энэ нь одоо ялангуяа өрнөдийн орны хүмүүст их ажиглагдана. За энэ төрлийн энэ нутгийн хүмүүстэй одоо гэр бүл болгож байгаа бол бүсгүй шүү дээ, анхаараарай. За энэ төрлийн хүмүүс нь одоо шашин шүтлгийнхаа үдээс одоо эрэгтэй хүнтэй нэгт тавигдсан. За бүх юм эрэгтэй хүнийхээр байх хэвээр эмэгтэй хүн бол яг сурч боловсрох ямар ч шаардлагагүй хүн эр нөхрийнхөө хийснийхийг явж явах ёстой гэсэн тийм одоо соёл шашныхан үзэлд бат итгэсэн тэргээ дагаа явж идэг улсад байгаамаа. Эдгээр нь одоо их амиа хичээсэн, өөрийгөө илүү үдцсэн, бусдын хэрэгцээ сонирхлыг одоо үгүйсгэсэн хүмүүс байдаг. За 9 дугаар шалтгаан нь болохоор за буруу хүмүүжүүлсэн одоо дураараа одоо ямар ч тийм хэл хязгаарыг мэдэрч өсөөгөө одоо хэл хязгаар гэдэг маань одоо boundaries гэж яриад байгаа шүү дээ. Өссөн хүүхдүүд бас нарциссик болох шинжтэй байдаг. За энэ одоо эцэг их их хайхрамжгүй эсвэл хит их инхрийлж өснөөс болоод уг хүүхд нь их дураараа хүснээ хийдэг. За ямар ч одоо дүрм журм дагдгүй тийм хүүхдүүд маань одоо энэ одоо өсөж тойрох тусам
энэ эднэрийн одоо өдөр тутмын одоо хэвийн хөвшил нь болсноор одоо эдгээр нарциссик хүмүүс бий болж өсдөг байна. За эдгээр хүмүүс нь бүр хууль цаазыг хүртэл авч хилцдэг. Цагдаа цэргийн байгууллагаас их айж имэждэггүй тийм одоо их том толтой хүмүүс болж өсдөг байна. Тэд их омглон өөртөө эрдсэн өөрийгөө илүү үдсэн хүмүүс байдаг. За хэрвээ буруу юм хийвэл тэрнээс одоо ямар ч асуудалгүй тэгээд бултаад гарчна гэдэгтээ итгэлтэй. Одоо миний буруу биш гэсэн үзэлтэй байдаг. За ялангуяа энэ төрлийн хүмүүс нь одоо тийм нөгөө grandiose narcissist буюу одоо нөгөө сүржин нарциссик болж хүмүүждэг байна. За 10-т нь за хит их стресстэй байсан өссөн хүүхдүүд маань одоо нарциссик хүн бол шинжтэй. За ялангуяа их сэтгэл зүйн их эмзэг хэврэг тийм сэтгэл зүйтэй хүүхдүүд маань одоо ингээд бага насндаа тэрийг одоо мэргэжлийн сэтгэл зүй болон сэтгэл зүйчээр одоо хандаж эмчлүүлээг бодсноос болоод энэ бүр ингээд стресс болоод ингээ ирэхээр энэ хүн маань одоо их нарциссик хүн болдог. За ялангуяа энэ төрлийн хүмүүс нь одоо vulnerable буюу эмзэг нарциссик хүн болж өсдөг байна. За 11-т нь болохоор хувь хүний одоо тархины бүс одоо үйл ажиллагаатай холбоотой. За яагаад гэвэл энэ одоо бол нэг ясандаа нөгөө архичин тийм драг тий substance материал одоо хар тамхи хэрглэж исэн одоо эцэг эхчүүдээс төрсэн хүүхдүүдэд ялангуяа байна. Одоо хүүхдээ бүрлдэж явц тийм үү бүрлдэхээс өмнө одоо эцэг эхчүүд одоо ингээд биеэ бэлтгэх ёстой байтал эцэг их нь хоёр талаасаа хоёулаа ингээд хар тамхи хэрэглэсэн архинд хэрэглээд ингээд донтсон үедээ хүүхдээ олоод одоо хүүхдээ олсноо мэдхгүй одоо тэр үедээ ингээд үргэлжлүүлэн ингээд драг хар тамхи одоо архийг хэрэглэж ирснээс болоод нөгөө ураг маань эхийн хэвлэд боожж явах явцдаа ингээд тархиных нь үйл ажиллагаанд нь хэвийн бус алдагдал ороод болоод ингээд босноос одоо энэ хүүхд төрж байгаамаа. За ийм хүүхд төрсөн хүүхд маань одоо ингээд сканаар ингээд тархиных үйл ажиллагааг нь харахад одоо ерөн хүний тархины үйл ажиллагаанд хамаагүй дутмаг байдаг. Одоо ялангуяа тэдний одоо фронтал духны урд хэсэг нь одоо ингээд хөгжлөөр хамаагүй дутмаг байдаг. За тэгэхээр энэ фронтал тархи нь одоо хүний урд хэсгийн үүрэг маань юу вэ гэхээр одоо тухайн хүн маань одоо сайхан сэтгэлтэй, энэрэнгүй сэтгэлтэй байх. За нөгөөтэйгөр өөрийнхөө сэтгэл зүй, сэтгэл хөдөлгөөнийг одоо ингээд удирддаг, тогтворжуулдаг тийм чадвартай байх. За гуравт үзэл бодлоо ингээд зэгцэлдэг тийм үүрэгт хариуцлага хийдэг тийм тархины хэсэг байгаа аахгүй. Тэгтэл энэ нь одоо ерийн хүнийхээс дутмаг төрчихөж байгаа аахгүй. За тэгээд ингээд нөгөө нарциссик хүн маань ингээд ерөөсөө хизээч идэгдгүй гол шалтгаан энэ байхгүй юу? Одоо зарим нарциссик хүмүүс за би үнэхээр буруу юм хийж ин гэдгийг одоо өөрөө хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйчдээр очиод ингээд эмчилгээ аваа явахад энэ нарциссик хүн маань ердөө л ингээд 50% нь л ингээд идгээд одоо 50% нь муухай зан чанар нь алга болоод дахиад үлдэгдэл 50% ингээд байгаад байдаг байхгүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр одоо энэ хүүхэд маань одоо төрөлхийн одоо фронтал духных нь хэсэг нь одоо ингээд төрөлн одоо ингээд гажиг төрснөөс болоод ийм учиртай. За 12 дахь шалтгаан нь болохоор гадаад өнгө үзмжээр одоо нийгэмд одоо хит их үнэлэгдснээсээ болоод хүмүүс нарциссик хүн болж төрдөг. За энэ нь юу вэ гэхээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй, гоё бие боловсралтай тий ингэснээр одоо нийгмийнхаа бусад хүн түүнийг одоо үргэлж хөөрхөн байна, сайхан байна, гоо үзэсгэлэн гэж магтан биширч байдгаас болоод энэ хүн маань одоо өөрийгөө хит өндөрт үнэлж өөрийгөө одоо хэн шүтдэг тийм донтой болсноос болоод одоо энэ хүн маань одоо их тийм бус дээрлэхэнгүй өөрийгөө нэг тавьсан. За хамтрагчаа үргэлж доош нисэн, хамтрагчаа үргэлж өөрийг нь одоо ингээд хайрлж хайрлж одоо халамжилж те өөрийг нь ингээд үргэлж шүтэж байхыг одоо хамтрч байхыг тийм хүсдэг тийм нэгэн төрлийн нарциссик хүн болж төрдөг байна. За 13-т хүүсний ялгаа. За энэ бол мэдээж одоо эрэгтэй хүн одоо хүн амын нийт хүн амын одоо ихэнх нь одоо амын нарциссик нь одоо эрэгтэй хүн байдаг. За энэ нь болохоор одоо цэвэр одоо биологийнхоо одоо гарал зөвлөгөөноос холбоотой л да. Одоо эр хүн бол одоо эртээ эр үеэс одоо ан хийж одоо гэр бүлээ тэтгэгч тий байдагтай байсан. Одоо гэр бүлээ хамгаалагч одоо илүү их хүчрэх бие махбодын хувьд илүү хүчтэй энээс одоо үүдэлтэй. За эмэгтэй нарциссик хүмүүсийн хувьд бол яг бага залуу наснда өөрийгөө одоо нийгэмд нийтэд өөрийгөө сөргөөр одоо буруугаар хүлээн зөвшөөрөгдчихвээ гэж айдаг тийм айцтайгаас болж бас зарим эмэгтэй хүмүүс юм нарциссик үзэлтэй бас болдог. Жишээ нь одоо тэр эмэгтэй нарциссик хүмүүс нь бол одоо өөрсдөө
би төгс төгөлтөр надад ямар ч буруу байхгүй, надад буруу халдаах ирэхгүй, би буруу халдаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийхээ төлөө одоо юугаач өгөхгүйгээр тэмцэж өөрийнхөө сэтгэл зүгээ эндээ бүр зориулаад бэлтчихсэн. Одоо сул дорой байхыг үзэн яддаг. Ийм үзэл бодолтойгоос болоод одоо эмэгтэй хүмүүс маань нарциссист болж чанартай байдаг. Энэ хүмүүс маань бол эмэгтэй нарциссистуудаа нь бол их амжилтанд хүрсэн эмэгтэй осод байдаг. Өндөр албан тушаалтай, эсвэл өөрийн амжилттай бизнес эмэгтэйчүүд бас байдаг. За 14-т нь эцэг их хүүхдүүдэд хит их шүүмжилдэг байснаас болоод одоо хүүхд маань одоо нарциссистик зан чанартай болдог. За жишээ нь хүүхднийх сурлага хөдөлмөр болон спортоор амжилттай байж байгаа нэг өдөр ингээд уналтанд орох үед эцэг их нь одоо хүүхдтэй одоо аливаа уналтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж заахын оронд харин нөгөө хүүхдээ одоо шийтгэж тэ хүүхдээ шүүмжилж байснаас болоод уг хүүхд маань одоо өсөн том болохдоо өөрийнхөө гаргасан алдааг одоо өөрийн хажууч хүн рүү одоо чихэж өгдөг болох. Эсвэл одоо хажууч хамтрагчаа ямар нэгэн алдаа хийхээр түүнийг одоо маш ихээр буруутгаж одоо түүнийг одоо шийтгдэг тийм нарциссистик зан чанартай болж өсөхд нь одоо шалтгаан болдог байх нэ. За 15-д нь болохоор одоо сошиал медиа буюу олон нийтийн сүлжээнд уг хүүхд маань донтож одоо бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүл гэсэн үзэл бодлоосоо болоод эдгээр хүүхдүүд маань одоо нарциссистик зан чанартай байна. За одоо үед одоо олон нийтийн сүлжээ маань одоо хүн болгоны заавал байхныг хэрэглээ болсон үед энэ үзэгдэл нь бол одоо тэнгэрт халж ийн л да. Одоо жишээ нь хүүхд чинь нэг пост тавьчаад тэрэн дээр хичнээн хүн лайктаар хичнээн хүн шеэр хийх нүгээд тэрэндээ донтоод мөн одоо олон хүний анхаарлыг татахын тулд нөгөө хүүхд маань тэн дээр одоо болохгүй зураг тавих, болохгүй нийтлэл тавих мэтээр тий бүр ингээ бусдын анхаарлын төв байх гэд бүр донтчихдаг байх нэ. За эдгээр 15 шалтгаанаас одоо болж одоо ингээ нарциссистик хүн бий болж байна. За дараагийн дугаараараа бид нарциссистик зарамтаас болж зовж байгаа 15 шинж тэмдгийн талаар ярих болно. За дараагийн дугаар хүртлээр баяртай.